Буман хааны хүү Муган гэж хаан байсан. Тэр хаан хятад хатантай байжгаад татвар юм хатан биш. Тэгээд тэрнээс төрсэн Төрөмэн гэж хүү байгаа. Тэгээд Тоба Арслан гэж одоо Хөхтөргийн хаан 580-аад оны үед нас барахтаа мань хүн ноёдуудаа цуглуулад өгөхөө өмнө Муган хааны хүү Төрөмэнийг хаан ширээн суулгана гэдэг юм гэрээсэлсэн байна. Тэгээ яг хэн Арслан хаанч нас орцсон. Тэгээ Арслан хааныг навсарангууд юунууд нөгөө төргийн ноёдууд нь дургуутсаад одоо ингээд хятадын далыг баримталдаг. Тэ илтгэе хятад ээжтэй энэ хүнийг одоо бид нар юу яах юм? Төргийн хаанаар тавих юм уу? Тийм байдгүй маа гэд. Чи бас нэг хуралдаж хаанаа сонгодог тийм юутай зарчимтай байгаа шүү дээ. Сайн байцгаана уу сонсогчдоо. Монголын гэгцэн төх подкастын ээлж дугаар хэлж байна. За, нэвтрүүлгийг дэмжин хамтран ажиллагч бол Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. Зөрчлийн хүсэлтж байсан. Тэгээд хоёулаас нэг нэвтрүүлгээр энэ Монголын хаан ширээн сууж ирсэн тавиул ирүүлж гэж бас хэлдэг юм байна. Ирүүл гэдэг ийгэр хэлсэн. Ирүүл гэдэг нэг сэдвэр явъя гэдэг. Яг бас яг яаж эхлэх үү гэхэд бас төвхтөөс сэдв байна. Хинээс эхлэх үү гэх юм уу? Хизэнээс эхлэх үү гэх. Тэр нь чи тэр энэ тухай яриад би ч тэр үед нь аягүй сэтгэлийн хөдөлгөөнөөр тгий өстой зөндөө олон жишээ бигээд ингээд авцсан дараа нь үзэг цаас бариад нэг юу ярих вүлээ гэдгийг ингээд сэрүүлэх гэж суусан чинь гүйх зовлонтой сэдв юм байна. За нэгдүгээр тавиул гэдэг чинь юу гэсэн үг юм? Аль нэг нь тавиул гэж үзье. Жишээлбэл одоо тавиул дээрээ тулвал одоо Чингис хаан маань ч тавиул штэ. Яаж? Үгүй хамаг Монголын хаанаар анх тавигдахад бол ягаад одоо Кабул хааны удмын алтан хүчир хаан бол болохгүй Эсхүүгийн хүү хаан болж байгаа. Альсхүүл охин Бархгийн одоо Бартан баатрын ах охин Бархгийн удмын Сачавхи ягаад хаан болж болохгүй. Ягаад Тэмүүжин тэрэн дундаас хамгийн залуугийнх нь нэг хаан болж байгаа. Ягд гэвэл Тэмүүжин тавьснаар Хэрэтийн тойрол хааны дэмжлэгийг авах хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь тодорхой утгаараа бол тэр үедээ тойрлын тавиул байсан гэж хэлж болох л байхгүй. Жишээ. Одоо бүүмэд тэгээ тавиул гэхэр манайхан ч одоо гадны тавиул гэвэл тэгэл тэр дорн ингээл эн чинь ингээд чай болсон сэдэн бол гэл явах бах л да. За. Улс нь хараад юм ч одоо тэдний тавиул байхаас шахавд тий. Чи улсаар одоо тэр улсаас хараад байгаа юм чи. Гэдэг ч юм уу. Тэгээ ингээд нөгөө төвд богдууд бол бүгд л тавиул болох гэж. Одоо богдууд бол бүгд төвдөө тавиул болох гэдэг тий. Ер нь бол тавиул гэдэг маань өөрөө их тийм сонирхолтой ойлголт байгаа. Одоо жишээлбэл заримуд нь бол гадаадын одоо нөлөөг өөртөө ашигтайгаар ашиглаж хаан ширээн суух гэсэн улсууд байж гин тий. Тэгээд одоо амжсан ч би амжааг үнч би амжснууд нь тэгээд одоо тавигдангуудаа эсрэг яг өөрийнхөө бодлого барай хэвчсэн улсууд бас байг тий. Одоо бүүмэд чи тэр доголон төмөрийн тухай ярьж байхад бол доголон төмөр чинь нэг Алтан ордын Тогтомиш, Хөх ордын Тогтомиш гэдэг хааныг өөрийнхөө хажууд ингээд ивент итгэж дэмжиж байгаа зэрэг өгч явуулаад нөгөөх нь Алтан ордын хаан болоод тэг хаан болонгуудаа төмөрлөгөө эргээд арчиж байгаа шүү дээ. Одоо дэрий чинь тавиул гэхийн үед бол тавиул мүү. За одоо өөр зөндөө тавиулууд байна. Одоо чи амар санаа ирж одоо тавиул болох юм. Яг таны наа шалгуур. Үгүй одоо харин тэгэхээр надад ч нөгөө тавиул гэдгийг яаж тодорхойлох вэ гэдгийг айгүй их ойлгомжгүй болцоод байна гэдэг юм тэр байхгүй. Үгүй чи одоо ингээ хардаа мөнх хаан тавиул шүү дээ. Яаж? Гүдэл үед энэ чинь мөнх хаан ширээн суухад өгөөдөө удмынхнаас тулын удам руу хааны ширээ шилжиж байгаа. Тэр хааны ширээ шилжихэд Бат хааны дүү Бэрхчаар хүү Сартаг 3 удирдсан 3 төмөн зэрэг ирээд их ордыг ингээ бүсэлж хагаад их хуралдаа хийгээд тэгээд энэ дэр мөнх хаан болж заларч байгаа шүү. Тэгэхээр тавиул мөн биз дээ.
Юу яа? Ингээ Айгу бодлонтой юм уу гэж байна. Ер нь бол Монгол Угсааны улс орнууд эртнээс ер нь хаан язгууртнуудаа одоо тавьдаг, залдаг, томилдог, сонгодог гол юу н тоглоомын дүрм нь ямар байсан? Гэхдээ тэр лөө орохоос өмнө хоёулаа тавиул гэдээ ирж гадаадын гэдгийг юу гэж ойлгохгүй гэдэг байсан. Гадаадын тавиул гэдгээр нь. Гэхдээ харин тэгэхээр юу гэж ойлгохгүй. Жишээлбэл одоо тогтомш төмрийн тавиул мөн. Гэхдээ төмөр гадаадын хүн үү? Монгол штэ. Тэ? Альсгүй төмөр гэж чинь тоглоом төмөр гэдэг. Тоглоом төмрийг яриад байна тийм. Барлас аймгийн хүн штэ. Төмрийн улс бол одоо Монгол удмын улсад л тооцогдож явна гэдэг ч юм уу. Альсгүй л одоо цагаатан улсаас ирсэн Үлзий төмөр хаан Буняшри Буяншир хаанхуу Үлзий төмөр нэрээр хаан ширээнд суусан. Тэр одоо жишээлбэл одоо төмрийн тавиул мөн үү? Биш үү? Тэгээ төмрийг одоо бид нар гадаад гэж үзэх үү? Тэгээ уул нь ингээ хоёр өөр улс байгаа бол гадаад гэж үзмээр юм шиг. Тэгсэн мөртөө хоёулаа монголч гэдэг юм уу? Бас нэг ийм зовлонтой нюансууд байна. Та наад маргаан ингээ өөртөөгөө хий. Би бол одоо энэ үзэгчдэд бас нэг юм шугам гаргаж өгөх хэрэгтэй болчиход байна. Дахиад нэг асуулт. Монгол Угсааны улс орнууд, улс гүрнүүдийн хувьд хаад язгууртнуудаа одоо томилдог уламжлалт жайг нь ер нь ямар байдгийг тэр тоглоомын дүрм нь яахаар эвдэгдээд тэр дотроо дахиад таны хэлээд байгаа гадны тавиулыг дин хэний анхны түүхэнд тэмдэглэж үлдснээр нь тооцоод цаашаа явах юм. Нааш явах юм. За. Гэхдээ мэдээж хаан ширээ залгамжлах ганцхан том зарчим байгаа шүү дээ. Алтан уургийнх байх хэрэгтэй. За. Алтан уургийнх байх хэрэгтэй. За алтан уургийнх байх хэрэгтэй гэхлээр ч одоо тэгээд жишээлбэл Зүвч хаан чинь 13 хүүтэй байсан гэдэг ойлоо Зүвч хааны дугаар дээр ирсэн тий. За тэгээд тэр 13 хүүгийнх нь хүүхдэн гэх юм бол ингээд 40 гараа явчихна үстэй. Ер нь бол. Тэгээ ингээ ирэхээр тэн дотор чинь аюул олон алтан уургийн улсууд хоорондоо хаан ширээ булаацалдах юм болно. Тэгээ алтан уурдын түүхийг харах юм бол дараа нь нөгөө нэг юуны Зүвчийн хүүхдүүдээс чинь одоо ингээд эхлээд Батынхан хаан ширээ залгамжлаад Батын удам хаан ширээ залгамжлаад Цагаан хаан гэ явж исэн бол сүүл рүүгээ хөхөр тэгээд орд эзнийхэн өсөрж орж ирээд тэрний дараа нь Шибаны удмынхан өсөрж орж ирээд Батын дүү тий. Тэгээ хамгийн бага дүү Туг төмрийн удмынхан ч сүүлд нь өсөрж орж ирээд тэгээ Үзбекийн хаан Аштраханы дүүд гэ тий. Тэр Туг төмрийнхэн штэ. Гэх мэт ийм юунууд их болсон. Тийм учраас тэр хаан ширээнд одоо тавигдж байгаа хүн гэдэг маань бол нэгдүгürt айгүй их өрсөлдөөнтэй. За хоёрдугаарт эндээс эхлээд нөгөө хаан ширээний жин суларч эхлэхээр тавиулууд тавигддаг. Энэ ерөнхий үзэгдэл айгүй хүчтэй байна. Энийг бол бид нар алтан ордны жишээн дээр их тод харж болно л доо. Одоо нохойноо ингэж байлаа шүү дээ. Баахан тавиулгаан тавьчихдаг. Тэгээ яг өөрөө жинкнээсээ удирдаа явчихдаг. Жишээлбэл одоо доголон төмөр бол юу шүү дээ. Өөрөө бол хаан байгаагүй шүү дээ. Өөрөөх тэр одоо доголон төмрийн гүрэмэр бунхан дээр бичснийг харах юм бол эмир төмөр хүргэн гэж байгаа. Тэгэхээр зэрэг мань хүн бол алтан уургийн хүн биш учраас хаан ширээнд суух хэрэг байхгүй. Одоо бүү мэд хүмүүс бол одоо төмрийн үед төмрийн улсын хаан хэн байсан бэ гэж хинч мэдэхгүй. Сувиргатмиш гэж хүн байсан. Алтан уургийн. Тэгээ Сувиргатмиш нөхөр нь Султан Махмуд үлээдээ. Нэг ийм хүн болсон. Нөгөөдг нь байхгүй. Гэхдээ хаан нь бол тэр улсууд. Доголон төмрийн сэдвээр энэ тухайгаа хоёул яриг өгсөв. Хальт дурдсан баг. Гэхдээ жинкнээсээ бол одоо ийм байсан. Одоо тэгээд за Мамайно юм байна. Мамайно юм чинь бол алтан ордон дотор тэгээд байгаа штэ. Та нар одоо битгий дэвийн юм яриад зөвхөн Батын удмынхан хаан суух хэвээр гэдэг байгаа байхгүй. Тэр ч нэг Баттай хайртай дээ биш. Нэгдүгээрт Мамай эзэмшил чинь цагаан урт талтай байхгүй. Мань хүн чинь нөгөө одоогийн Үрмийн Болгар Крим хавийг эзэмж байгаа юм шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө цагаан урд чинь тэр талтай. Тэгээд нөгөө цагаан ордны нөхдүүдэд мань хүн чинь илүү нөлөөтэй. Ийшээ дорн зүг рүү яваад хөх орд морд гэдэг ихээр Мамай нөлөө багасчаад шүү дээ. Тийм учраас нөгөө нөхөрч яалаа гэж эн чинь Батын удмынхан байх хэвээр. Тэгэл Батын удмын нэг жоохон хүүхдүүд 8 настай 9 настай хүүхдүүд авчирч хаан тавьчаал өөрөө сайхан бүх юм өдөртөл байж идэг. Одоо Абдулла хааныг хэн ч мэдэхгүй. Тэр одоо нөгөө Доны Дмитрий гэд хоёулаа Куликовын тулдааны тухай дугаар дээр ярьсан шүү дээ. Тэгэхэд Доны Дмитрий ч очиод Абдулла гэдэг хаанаас
зарилгаа аваад байгаа байхгүй. Дмитрий 9 настай, Абдулла 8 настай. Цааталт нь ингээ мамаа гэдэг нэг том ноён сууц бүх юмыг удирдаал ингээд яваад байгаа ийм зүйл харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө хаан ширээ залгамжил дээр алтан ураг гэдэг хатуу зарчим бол нэг талаас айгүй их өрсөлдөөнийг бий болгоод нөгөө талаас өөр алтан ураг нь сулрахад хүрэж байгаа байхгүй. Тэгээ сулраад ирэнгүүт их хүчтэй ноёдууд боддоор засгийн эрхийг бариад тэгээд нөгөө хаан тавиул болоод хувирчиж байгаа ийм юмнууд их анзаарэгдэж байгаа. Бүр ингээд түүхий их сурвалж төр тэмдэглэгдсэн Монголын хамгийн одоо эртний анхны гадны тавиул гэж хэлж болох өөрөөр хэлбэл нөгөө үндэсний язгуур эрхийн эсрэг ажилласан тим этгээд гэж одоо хэнийг тооцож болох? Хинээс эхэлж болох юм? Гэхдээ одоо хоёулаа Ромын цэрэг Монголд ирсэн үгээд бүр ихэнд нэг дугаар хийсэн шүү дээ тий. Тэр дугаар дээр хүннүү яагаад ар өвөр хүннүү болж салсан бэ гэд тэр жишээг тэр ярьж исэн. Тэгэхэд бол одоо энэ нөгөө сүүлүү чончо гэж одоо хүннүүгийн их хаан юу яагаад шанью нас бараад тэгээд тэрний нэг айхтар муухай нэг юу яадаг хор найрдаг хатны тухай ярьж исэн шүү дээ Жуан цүлүү. Тэгээд тэр чинь уул нь ингээд Хүтүсү Хуханиа гэд хоёр хүүтэй тэр хоёрын нэг нь л одоо залгамжлаа шүү дээ. Уул нь Хуханиа Ахмад нь ахгүй. Тэгтэл тэр Жуан цү гэдэг хатан чинь хор найраад баруун гарын ван Уньягүди гэж манай одоо түүхэн дээр бичээд идэгэн гадныхан бол Воян цүдич гэж бичих юм билээ. За тэгээд тэрийг хаан шанью болгоод тавьчихсан. Тэгээ ингээ бүүн хэрүүл оруулаад тэгээд нөгөө Хүтүсү хүн бослог гаргаад тэгээд нөгөө Уньягүдийн ч нөгөө хүндүүгийн ноёдууд дэмжээгүү тэгээд нөгөөх нь амиа орлож өгөөд тэгээд хаан ширээн дээр ирсэн чинь ах нь үн чи би вэ штэ би ах нь вэ штэ би ах хаан суун гэд тэгээд тэр хоёр чинь мөргөлдөөд хоёр хуваагдж байгаа. Тэгээд хоёр хуваагдаад эхний одоо тэмцэл дээр бол Хүтүсүн ялсан байхгүй. Энд чи манай эртний өмнөх 50 60 оны үеийн үйл явдлыг ярьж байна. Тэгээ Хүтүсүн ялчхангууд Хуханиа чинь хан улсын дэмжлэгийг аваад хан улсын талд гүгд орчиж байгаа. Өмнөд хөннөө. Тэгээд нөгөө хангийн дэмжлэгийг аваад хангийн тавиул маягийн болоод тэгээд нөгөө дүүгээ шахаад эхлэхгүй. Тэгэхээр зэрэг дүүн юу яагаад ер нь энэ ахтай одоо ингээд цааталт нь хан улс байгаа учраас байлдахад нэмэргүй байна гэд баруун хойд зүг рүү нүүгээд одоо энэ юу шүү дээ манай Азийн тэр үеийн газрын зураг тэр Northern Sunny гэж байгаа биз. Энэ ингээд одоо тэр Балхаш нуур Алтай нурууны баруун тишийг нүгж одоод өмнөд хөннөө гэдэг нь одоо энэ Ордсын зүрхэн хавцаа. Тэгээ эн чинь хан улсын хараат юм шиг. Ийм улс болоод хувирчиж байгаа юм л да. Ер нь бол баг эхний тавиул гэвэл энэ одоо Хуханиа шанью гэх баг. Тэгээд энээс хойш чи тэр Мулааны тухай дугаар дээр ирсэн. Тэгээ нэг умрын бүдүүлгийн юу 15 улс 16 улс гэдэг. Умрын 5 бүдүүлгийн 16 улс гэдэг. Тэгээ эдгээр чи энэ тэр энэ хан улсын харьяанд очижсэн хүннүүгийн хаадууд хан улс задраад хэд хэдэн улс болж хувираад тэгээ улс болоод хувирангууд нь одоо нөгөө хүннүүгийн нөхдүүд чинь өө энэ хороо энэ жижиг улс энийг би аваад эзгэн чи гэ. Тэгээд нөгөө манай түүхэнд болохоор хятад улс шиг хятадын улсуудыг ойлгохдохоор янз бүрийн хожуу жао түрүүл яо гэдэг нэг баахан тийм нэртэй улсууд үүсээд тэгээ тэдний хаадууд чинь бол одоо яг гарах байхгүй л одоо тавиулууд л болно л доо. Тэр байтугай заримийнх нь өргөмөл хятад хүмүүтэй байсан тэр нь бослог гаргаа бүх хүмүүнэрийг хятсан мэдсэн гэдэг айгүй тийм бүдэг бадаг ийм түүхнүүд байдаг байхгүй. Хүннүү хаан хятад хүүхд өргөж аваад тэр нь хүннүүчүүдийг устгасан. Тий. Нөгөөх нь бослог гаргаад бүх хүмүүнэрийг эн чин хизээ болсон үйл явдал. Энэ одоо юу штэ манай эртний 3-4-р зууны үед болсон үйл явдлууд л да тэр ши овгийнхныг бүгдийг хятсан гэж ши гэдэг нь одоо хүннүүнэрийн овг тэгээд эдгэрт нэг тийм хятадууд ши гэдэг овг өгчихсөн. Юу Си Жинпин биш шүү. Ши. Тэгээд тэр одоо хожмын жао гэж улс байгуулад одоо тэр нэг хүннүүгийн хаан. Тэгээд тэр хожмын жаогийн хаан нэг хятад хүү өргөж аваад
Тэгээд тэрийг юу өөрийнх нь үргэлмэлгүйгээд одоо нэлээд юу яасан юм шиг дэмжиж исэн юм шиг. Тэгсэн нөгөөт нь гинтхэн дөрөв эргэлтийгээд нөгөө өргөж авсан эцгээ устгаад тэгээд тэнд байсан шиогийнхнаага бүгдийг хятад өргөлөд бүх хүмүүнэрийг хятад энэ чинь 200 мянган хүннөө зөвхөн нийслэлд налсан гэдэг. Тэгээд одоо Жао гэдэг улс мөксөн гэж зарлаад өөрөө Жанвэ гэдэг улсыг байгуулсан гэж. Ийм түүх байдаг. Ингэж нөгөө хүннөгийн шиомгийн түүх тасарсан. Эндээ ч одоо тэгээ хинэнч тавиулын, хинэнч урагчийн бүмэжтэй тий. Ийм жишээнүүд би их тод жишээ хөхтөргийн улс мөксөнтэй холбоотой жишээ байдаг. Жишээл хөхтөргийн улс ингээд энэ ч нөгөө түрэг хожуу түрэг гэж хоёр байж байгаа шүү дээ. Түргийн улс нь бол хөхтөргийн улс гэж нэрлэж байгаа шүү дээ. Буман хаан Истемэ гээд ах トゥ хоёр гарч ирээд тэгээд ингээд баруун зүүн түргийн аймагуд хүчрхэгжээд тэгээд эн чин Буман хаан нөхөө Муган гэж хаан байсан. Тэр хаан хятад хатантай байжгаад татвар юм хатан биш. Тэгээд тэрнээс төрсэн Төрөмэн гэж хүү байна. Тэгээд Тоба Арслан гэж одоо хөхтөргийн хаан 580-аад оны үед нас барахтаа мань хүн ноёдуудаа цуглуулад өхөхөө өмнө Муган хааны хүү Төрөмэнийг хаан ширээн суулгана гэдэг юм гэрээсэлсэн байна. Тэгээ яг хэн Арслан хаан ч нас орцсон. Тэгээ Арслан хааныг навсарангууд юунууд нөгөө төргийн ноёдууданд дургуутсаад одоо ингээд хятадын талыг баримталдаг. Тэ илтгэх хятад ээжтэй энэ хүнийг одоо бид нар юу яах юм? Төргийн хаанаар тавих юм уу? Тийм байдгүй маа гэд. Чи бас нэг хуралдаж хаанаа сонгодог тийм юутай зарчимтай байгаа шүү дээ. Тэгээд Караэсик хааны хүү Амрак гэдэг одоо хааныг бол хөхтөргийн хаан болгож зарлцсан. Тэгэнгүүт хагарал өсөж байгаа. Нөгөө Төрөмэн чинь хөшөө эн чинь юу яасан шүү дээ. Арслан хаан намайг гэж гэрээсэлсэн шүү дээ. Нөгөө мөн Амрак ч одоо болооч хаан ширээмэрийн одоо хөг мөг гэд ингээд нийлээ хажууд нэсэн шиг яах юм те. Гэхдээ энэ чинь түүхэн дээр нь хятад амар битсэн байгаа юм. Тийм үү, детальчилж битсэн бид. За тэгээд ахлаар нөгөө Амрак нь бодио гэд тэгээд өөрийнхөө дүү шитүү гэж нөхрийг тэрэнд хаан ширэг өгчөж байгаа. Тэгээд тэр нь Ишбара хаан гэсэн нэрээр 581 онд хаан ширээнд заларсан баг. Тэгээд залрангуудаа нөгөө төргүүдийн хоорондын хагарлыг нэг одоо гайгүй намжаахын тулд тэр нөгөө Төрөмэнд Апа хаан буюу ах хаан гэдэг одоо цол өгөөд тэгээ одоогийн хороолын нэг Алтай нуруу хавцаа нутаг өгч захируулсан юм билий. Тэгсэн энэ үед энэ одоо хөхтөргийн хаант улсын нутгийг харуулж байгаа юм л да. За энэ үед тэр нөгөө нэг Жоо гэдэг улс төрөө яриадсэн шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хүннөө удмын дарааг зарим нь Сямби удмын улсууд байсан. Тэгээд тэр нэг Жоо гэдэг одоо энэ бол Сямби удмын улс. Тэрний хааны охинтой энэ Ишбара хаан гэрлээд Цэнжин билүү. Сямби охинтой гэрлээд тэгээд юу байжсэн чинь тэр Цэнжин гэдэг хүүхний нэг ойрын төрлийн нэг Сямби генерал байгаа. Тэр нь Хятадын сүү улсын албанд шилжээд орсон баг. Тэгээ нөгөө сүү улс чинь дайрсаар угаад тэр Жоо гэдэг улсыг устгаад өөрөөр хэлбэл Сямби удмын улсыг устгаад хан үндэстний улс нь оёлж гарч ирж штэ. Тэгээд тэгэхдээ өөрийнхөө албан тэр Жансун Шэн гэж одоо Сямби генералыг аваад тэгээд тэрийг авчиад сайхан цэнгэлж жагаад хөхтөргийн хааны хатан Цэнжин рүү явуулчихж байгаа. Тэгээд нөгөө нөхөр чинь очингуудаа Ишбара хаанд хов хүргээд наад Төрөмэн чинь яах гэж байна? Ер нь эсрэг ажиллах гэж байна гэсэн юмээрээ Төрөмэнд нь болохоор Ишбара хаан чамаа хардаад байна. Тэгээ одоо ингээд чамайг ер нь удахгүй юу ах юм шиг байна. Барих юм шиг байна гэдэг ч юм уу. Тэгээд иймэрхүү юм болоо. Тэгээд эн чинь нэг 583 онд төргүүд сүү улс руу дайнд мордсон байгаа. Тэр нь яг нөгөө Жоо гэдэг улс, тэр Сямбигийн улс хөхтөргийнхэн чинь хамаатан садангууд худургууд байгаа шүү дээ. Тэгээ худын маань очиод устгацсан байж тээ тэр сүү гэдэг улс.
Тэгэхээр энэний эсрэг дайнд мордно гэх. Тэгээ мордсон чинь баруун гарын цэргийн баруун түргийн Тардуу гэдэг жанжин өдрөдөж явсан гэсэн чинь Тардуу дээр нөгөө юу Жансун Шэн гэдэг Сямби генерал чинь сэмхэн очиод тэгээд одоо ер нь орхиод явсан дээрээ наадвал чинь бол яг цаг дээрээ тулахад чамааг урдаа оруулаад тэ өөрснөө ард нь үлдээд гэсэн нэг тиймэрхүү жишээ юу одоо ятгалаг хийж хагаад тэгээд Тардун нөгөө давшилтаа удаашруулчихж байгаа. Тэгээд нөгөө урталт нь нөгөө Ишбара хааны цэрэг төрүүлээд урталтаа гараад Тардун ардталт нь үлдчихэж байгаа хөө баруун түргийн цэрэг. За тэгээд зүүн гарын цэргийн захирж исэн Ашина хин гэдэг үлээ тэр зойлгий чинь. За тэр Ашина жанган баха. Тэр нөхөр дээр очиод чамаг яг тулдааны үеэр чамаг барих гэж байна гэдэг. Тэгээд нөгөөх нь итгэнгүүтээ хөө энэ теле омгийнхан буслаг гаргачлаа би тэрийг дарлаа гэд замаасаа цэргээ аваад яваад гэж байгаа юм. Тэгээ өөр хэм үү Ишбара хаан чинь юу ялагдаад тэгээд ялагдчих үед нь энэ айхтар муха хор найрдаг генерал нөгөө төрмийн гээд нэг хятад ирлиз байгаа шүү дээ. Түргийн Апа хаан гэдэг цол авцсан. Тэрэн дээр очингод чамааг одоо яг энэ тулдааны дараа барьж ална гэж байна. Яагаад гэвэл чамаас болж тулдаанд ялагдсан гэж ингээд. Одоо нэрээч бас нөгөө нөхрийн тулдааны дараа юу тэр Апа хааны нутг руу дайрсан байгаа юм л та. Тэгээд ингээд энээс болоод түрэг 3 хуваагдаад хөх түрэг. Тэгээ хөх түргийн улс мөксөн байхгүй. Тийм учраас одоо энэ хөшөө цайдамд байгаа хар орны хажууд хөшөө цайдамд байгаа бэлгээ хааны хөшөө гэдэг тэн дээр чинь хаад ноёд толгоогоо мэдхэвэлж хатд юмс хормоогоо мэдхэвэлсэн цагт төрөг улс мөхөв үе санагтан гэж бичээстэй гон тийм бичээстэй байхгүй. Тэгээ энэ хөх түргийн улсыг одоо яг тэр сүү улсын тавиул улсан Төрмэн хаан өөр ирлиз тэгээд сүү улсын тагнуул улсан Жансүсэн гэдэг Сямби генерал хоёр нийлж гэж дотор нь хагалж бодоргоц сүнөөсөн ийм төвхөлтэй. 1370 онд Тогон Төмөр хаанаас ороод тэр нэг хаанаас орохоор нэг хямрал үүсэн штэ. Хаан ширээ залгамжлах инээтрэ гэсэн. Тэр завсар тий шилжилтийн үед хараад тэгээ тэр завсар нь нөгөө хятад дахид дайраад одоо бас мэдээж удирдахгүй болсон моментыг ашиглах гэж штэ. Тэгээ ингээд дайрж явах үедээ энэ чам хотыг эзлээд тэгтээ энэ майдрмал хүүг олцлоод авцсан. 8 настай. Нөгөө аав нь цаашаа зугатаад явцсан. Олцлоод авчингууд Хунвуу хааны толгойд айгүй мэрэгэн санаа төрж байгаа юм. Эн чинь жонон штэ. Майдар болчих. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийг ерөөсөө хятад соёлд оруулаад хятад хүмүүжлэлтэй болгоод хожмын өдөр хойд юун улсан хаан ширээнд одоо ер нь өрсөлдөгчөөр тавих хэрэгтэй гэсэн байр суурь. Одоо мэрэгэн ухаан мань хүний толгойд төрсөн юм шиг гон. Тийм учраас одоо мань хүний чинь шууд Нанжин хот руу зөөж авч яваад Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ Монголын телевизээр гараад байгаа нэг Турк, Хятад, Солонгос түүхэн уран сайхны кинонууд ирж байгаа юм шиг л юм ярьлаа. Үзэгчд ойлгох юм болоогүй байна. Гэхдээ хоёулаа юу гадаад дээр тавиад та уран зохиол юу яач вэ? Зохиоч юу явал гэмээр л юм. Гөө эний чинь Сүүши гэдэг Сүү улсаас удар дээр маш дэлгэрэнгүй бичсэн байгаа штэ. Тэгэхээр зэрэг би зүгээр энийг яагаад ярьсан гэхэлэр чи өөрөө тэгсэн штэ хамгийн анхны жишээ юу юм бэ гэж. Тэгээ хамгийн анхны жишээг заавал одоо монголчуудын дунд хайгаад яах вэ? Нүүдэлчдийн дунд үеийн үед одоо нөгөө сулраад ирэхээр нь суурин иргэншлийн одоо яг л бид нар нөгөө дандаа хятад гэдээ яриас урчиж өөр улс байсан ч гэсэн адилхан л юм бодлого явуулна шүү дээ. Тэгээд тэр тэднэр чинь тоглолт хийхээр аль нэгийг дэмждэг, явуулдаг ийм байна. Тэгээд яг хөө ер нь бол би тэгээ зүйлд нь бодлоо за одоо тэгээд хэний тавиул гэх юм. Хэний гадаад энэ тавиул гэх юм. Хэний дотоод энэ тавиул гэх юм. Чи айгүй асуудалтай юм болоод тэгээд энэ Роман Почкаев гэж одоо Оросын эрдэмтэн байдгийг. Тэрний төр булагсад хийгээд хуурамч хаад гэж
ном байдаг байхгүй. Узурпаторын рыцари гэж. Монголд орчуулсан. Тэгээ Монголд орчуулагдсан, саяхан орчуулагдсан байна. Тэгээ тэр номон дээр одоо яг энэ гадны тавиулууд нь энэ вэ гэдэг нэг хэдэн жишээ татсан байна. За. Тэгээ тэрийг ингээд тодорхой ярил арай дээр юм болов Бочкойгоо яг зөв үзсэн үү? Буруу үзсэн үү ч гэдэг юм уу те. Тийм ганц хоёр жишээг нь л ярил юу бах. Тэрнээс ч тэгээ хоёлаа ингээд яшдаг тэрийг тавиул мөн биш. Тэрий чинь нөгөө судлаач ямар өнцгөөс харахаас л хамаарна штэ. Тэ? Тийм. Энэ зүгээр дахиад энэ тусдаа сэдв болох бах. Энэ газрын зураг дээрх хөгтүрэг гэдэг чинь бүр бүс нутгаасаа том юу шүү дээ. Эзэнт гүрэн бол байна шүү дээ. Үнэхээр ийм том газар нутгтай бүр хамгийн зүүн талын 70 хүрч шүү дээ. Тий, энэ чинь одоо хар тэнгисээс номхон далай хөрсөн ийм том улс. Энэ хөгтөргийн улс нь бол. Тэгээд дараа нь энэ чинь баруун түрэг, зүүн түрэг болж хоёр хуваагдаад тэгээд дараа нь хожуу түргийн улс гэдэг бол энээсээ жижиг л дээ. Ийм улс ус хоёлаа зарим хүмүүсийн түргийн түүхээр яриач л гээл би тэгээд яг нэг их айхтар тэр түүхийг ухаж нэг ярихгүй байгаад байгаа юм. Юу таны сая хэлж байгаа нэг зүйл ингээд улс гүрэн мөхөх үед гадны тавиулууд өчрөг болоод юм эсвэл улс гүрнийг мөхөхөд харин ч гадны тавиулууд өмнө юу ячаад тавигчаад тэр нь улс гүрнөө мөхөө гэдэг юм. Харилцаа амралтай эсвэл нэгнээс шалтгаалсан байдаг. Тэгээд улс гүрэн сул үеж ижил гадны тавиулууд одоо хаан ширээнд өнгөлзөн штэ. Тэрний улс гүрэн өчрөг байх юм бол юу гэж тэр юу яах юм гадны тавиулуудыг одоо хаан ширээнд ойртуулах юм. Тийм болохоор зэрэг бид манай түүхэн ч гэсэн одоо ингээл нэг энэ тавиул тэр тавиул гээд ингээд яриад ирэх юм бол нөгөө дандаа суларсан үедээ байхгүй. Заавал гадны ч биш. Одоо хоёулаа нэг ордын ойрхол гээд нэг 100 жилийн түүх ярьсан штэ. Тэ? Тогоон таашаас эхлээд исэн тааш энэ тэргээд. Бүр наадах чинь Батуулга Чинсангаас эхэлж байгаа баг. Ордын ойрхол гэдэг маань. Тэгэхээр тэр чинь дандаа ингээд нөгөө одоо юу хойд юуны хаан ширээн тэр бол ордын тааш сууж болохгүй штэ. Алтан уургийнх биш. Тэгтээ нэг юм тоглоомын хаан тавьчихдаг. Одоо Дэлбэг хаан ч гэдэг юм уу, Гүн Дөмөр хаан. Тэгж ирвэл Мандуулч гэсэн бас ойртын тоглоомын одоо тавиул байсан юм аа гэдэг хоёлаа Мандахцны дугаар дээр ярьж ирсэн штэ. Ийм юу тэгээд тэр нөгөө улс суларцсан учраас ийм болоод байна штэ. Улс хүчтэй байсан бол юу гэж тэгж ойртууд ирж одоо хаан ширээн дээр юу алтан уургийн хүнийг дураараа сольж хойлж ингэж тавих үү те. Энэ тэгээд одоо энэ саяын тэр Бочкойгоо номон дээр энэ яг тавиулна гэж заасан улсууд нь бол дандаа яг ийм хямралын үед гарч эхэлж байгаа байхгүй. Одоо Майдар болж онон гэж. Одоо энэ бол Аюушридэр Бэлэгт хааны хүү. Аюушридэр Бэлэгт хааныг санаж байгаа үсттэй. Нөгөө Солонгос хатан гигийн хүү. За энэ бол яг манай сүүлд одоо зурсан зураг л да. Тэгээ энэ Бэлэгт хаанд чинь ээж нь бас хор найсаар байгаад Солонгос хатаа аваад өгсөн баг. Квон гэдэг л үү дээ. Тэгээ тэрнээс нь төрсөн Майдар бол гэдэг хүү байгаа байхгүй. Тэгээ энэ 1362 онд төрөөд тэгээ энэ хүүхдээ 6 настай байхад нь одоо Юаны ноёрхол Хятад нурсан. Тэгээ эн чинь нөгөө бослог гаргасан мингийн цэргүүд ингээд нийслот руу дөхөөд ирэхээр зэрэг Тогон Төмөр хаан чинь хүүгээ аваад ачаа аваад зуцсан байхгүй. Тэгээд энэ чинь хойдлын одоогийн энэ өвөр Монголын нутагт байсан Инчаан гэж хот байна. Тэр Инчаан хотод очиод нэг хэсэг суурьсан. Тэгээ байж итлээ юу 1370 он Тогон Төмөр хаанаас сураад тэгээд нэг хаанаас сурахаар нэг хямрал үүсэн штэ. Хаан ширээ залгамжлах инээтрэ гэсэн. Тэр шилжилт үүсгэх нь байна. Тийм шилжилтийн үед хараад тэгээ тэр завсар нөгөө хятад дахид дайраад одоо бас мэдээж удирдахгүй болсон моментыг ашиглах гэж штэ. Тэгээ ингээд дайрж явах үедээ энэ чам хотыг эзлээд тэгтээ энэ Майдар бол хүүг олцлоод авчихсан. 8 настай. Нөгөө аав нь цаашаа зугатаад явцсан. Олцлоод авчингууд Хунвуу хааны толгойд айгүй мэрэгэн санаа төрж байгаа юм. Эн чинь жонон штэ. Майдар болчихно. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийг ерөөсөө хятад соёлд оруулаад
хятад хүмүүжлэлтэй болгоод хожмын өдөр хойд юун улсын хаан ширээнд одоо ер нь өрсөлдөгчөөр тавих хэрэгтэй гэсэн байр суурь. Одоо мэрэгэн ухаан мань хүний толгойд төрсөн юм шиг гон. Тийм учраас одоо мань хүний чинь шууд Нанжин хот руу зөөж авч яваад тэгээ тэнд нь гүнзгий сургаал мургаал заагаад хятад хэл заагаад хятад соёлд оруулаад тэгэн чин 1372 онд энэ Майдар болж байгаа чинь Чонлигийн гүнг гэдэг хятад солиолгочж байгаа. Чонли гэдэг нь одоогийн Жанчхүү юм шиг байна. Жанчхүүгийн гүнг гэсэн үг байхгүй. За ингээд эн чинь хятад сол авчихлаар энэ нөгөө хятадын одоо юуны захиргааны системийн нэг хэсэг болчихж штеп. Тэ? Тэгээд дараа нь хэсэг байжсныхаа за ер нь одоо нааштай манай хүн болсон шүү гэж үзсэн юм уу яасан. Эцэг рүү буцаацсан баг. Эцэг рүү буцаачна гэдэг чинь бас их төвөгтэй байдал үүсэж байгаа. Аюу ширдэр хааны цорын ганц хөө. Тэ? Тэгээ одоо нөгөөдөг чинь юу гэж болдгоо? Одоо авахгүй гэж болохгүй шүү дээ. Төрсөө хүчээ ирж байна. Тэ? Хоёрдугаар авчаа тэрийг жонон биш гэж хэлж болохгүй. Ялчгүй цорын ганц хөө юм чи. Тэгээ хаан ширээ залгамжлах хүн болоод үлчиж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ эн чинь 1378 онд аюу ширдэр хаан нас орсон. Тэгээд нас барахлаар энэ Майдар болчихно. Нөгөө хаан ширийн суух хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд яасан тэгсэн чинь хуралдаа дээр Монгол ноёд эсэргүүцээд тэгээ энэ Майдар болог ер нь угаасаа хятадын гар хөл гэж үзээд ирсэн юм харагдаад байдгийн. Тэгээд ерөөсөө тийм байхгүйгээ Тогоон Төмөр хааны өөр нэг хүү Төгс төмөр усгал хаан гэсэн нэрээр хаан ширээнд залжчихсан байдаг л да. Энэ Майдар бодлын тухай мэдээ их ойлгомжгүй. Жишээлбэл Мин улсын судар дээр Мин улсын хаанаас Өлзий Төмөр хаанд илгээсэн захидал дотор бол Хунгуу хаан бол Төгс төмрийг одоо хамгаалаад дараа нь Монголд буцаагаад тэгээд энэ Төгс төмөр хаан болсон гэж бичсэн байгаа. Энийг үндэслээ зарим хүмүүс бол энэ Майдар бол чинь Төгс төмөр байна гэдэг. Хаан ширийн цусан Төгс төмөр усгал хаан гэдсэн шүү дээ. Тэр чинь үний хэрэг дээр Майдар бол байна гэдэг. За яг Японы нэг эрдэмтэн байдгийн Сэйвата гэдэг. Тэр эрдэмтэн бол биш энэ хоёр өөр хүн гэсэн баталсан байдгийн. За Өвөр Монголын түүхч Бугиндэлгэр гэж хүн бий. Тэр хүн бол ерөөсөө энэ Майдар бол 1394 онд усгал хааны дараа ширийн цусан элбэг нэг үлсгэж хаан байна гэдэг. Дахиад нэг үлбэр ажилласан. За тийм. Гэхдээ элбэг нэг үлсгчийг бол Бугиндэлгэр бол хоёр үндэслэл барьж хэлсэн байна. Нэгдүгээрт энэ Майдар бол элбэг нэг үлсгч хоёр бол төрсөн он адилхан байна. 1362 он байна. Хоёулаа нэг он төрсөн байна. Хоёрдугаарт элбэг нэг үлсгч гэдэг нэрийн төвд хувилбар нь Майдар бол байна гэдэг. За одоо нэр адилхан төрсөн он адилхан гэдэг нэрээр одоо энийг нэг хүн гэж бас яг нотлоход бас хэцүү шүү дээ тий. Бүүмэд надтай нэг он төрсөн отхон баяраа зөндөл байгаа хэл та. Тэгээ би тэр нэг хүн биш шүү дээ тий. Гэх мэтэр. Тийм болохоор зэрэг энэ Майдар бол гэдэг хүний түүх. Тэрнээс хойш бол ингээд бүдгэрээд алга болчихж байгаа. Тэгэхээр зэрэг хаан ширээнд сууж чадаагүй юм болов гэж ингэж яаж байгаа. Энэ Өлзий төмөргээ би сая нөгөө Мин улсын хаанаас явуулсан загтлан мэтлгээд ирээдсэн шүү дээ. Энэ Өлзий төмөр чи өөрөө гадны тавил. За. Тэг. Яг гэвэл эн чинь 1399 онд энэ нөгөө элбэг нэг үлсгч хааныг Ойрдын Батуулаж инсэн үгэж ашгаа хоёр нийлж алсан маа гэд хоёулаа хаттын дугаар дээр ярьж исэн санаж байна. Нөгөө нэг дүүгийнхэн хатан матанд элбэг нэг үлсгч хаан чинь саймшраад тэгээд тэрнтэйгээ явуулахын тулд дүүгээ хаалаад энэ төр гэд. За тэгээд тэрийг нас урсны элбэг нэг үлсгч хааныг өгсөний дараа гүн төмөр гэж хаан суусан бултай юм шиг байна. За энэ гүн төмөр бол бас ойрдуудын тавил. Одоо нөгөө ойрдын хоёр том ноён чи ирээд хааныг алчлаа штэ. Тэгэнгүүтээ гүн төмөрийг дэмжиж байна гэж тавьдсан юм шиг байна. Тэгээ энийг дараа нь 1402 онд өөрснөө алчиж байгаа. Тэгээ ийм нэг бодлын болж явах үед гүн төмрийн дүү буян шир гэж жонон цухтаагаад алуулах юм байна гэд цухтаагаад эн чин Дундад Азийн нутг руу
зүгтэж ороод тэгээ энэ Бишбалик хотод очсон баг. Бишбалик нь бол тэр үед одоо доголон төмрийн харьяа нутаг байхгүй. Энэ Мин улсын дайны үеэр олзлогдсон хүн юм шиг байгаа. Тэгээ Алтан уургийн Жонон гэж тэмдэглэгдсэн баг. А яг хэний хүү юм бэ гэдг нь бас нэг тийм тодорхойгүй. Зарим нь нөгөө Үлзий Төмөр хааны хүү гэж бичсэн байгаа. Зарим нь бол Дэлбэг хааны хүү гэж бичсэн байгаа. За яг энэ бас нэг ойлгомжгүй юм. Тэгээд одоо энэ бол одоо ягар вах хадны тавил. Одоо яг цэвэр классик утгаар бэлтгэгдсэн юм. Одоо Майдар Балич бол бас хэлэхэд хэцүү шүү дээ. Өөр хэдэр чинь 8 настай олзлогдоод нэг 10 хэдэн настай үлээ Монголын нутагт буцаж ирж байгаа хүн. А энэ бол одоо олзлогдоод олон жил болоо. Одоо стожинкэн бүрэн хэмжээгээр тархиа угаалгаад өөрийгөө тэгж үзээд явсан нөхөр байгаа. Тэгээд энэ чинь 1423 онд Хятад гівэнтхэн одоо хойд нутгийн татарын хаан гэдэг өргөмжилж байгаа. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Доглон төмөрлөө буюу ойрдын нутгийг алгасаа цааш явчихсан гэсэн юм уу? Юунаас зүүн талаасаа газар зүйд Тэ одоо тийм л гэсэн үг шүү дээ. Тэр чинь ойрдууд нь тэр үеч нөгөө Монголын төв нутагт ингээд хяналт мандалтаа тавиад яаж. Ер нь зүгээр цаашаа Евро Бишбалик руу зүгтахад ойрдын нутгаар заавал дайрах хэрэггүй шүү дээ. Энд чинь юу баруун урагшаага яваад өгч болно л доо. Тэгээд нөгөө одоогийн Шинжаан буюу тэр үеийн уугрын нутгаар дайраад тэгээд явчиж болно. Энэ зүүн урагшаа бас өөр улс өнтертэй харилцах боломж байгаа. Тэгээд өөр улс руу явсан Майдар бол хаан байна шүү дээ. Зүүн урагшаа нанжин байж явсан. За. Наач бас нэг арай өөр хөлбөрлөө. Тэгээ энийг өөр хөлбөр эн чинь гадны тавилахаар дандаа ягаад Хятад байх хэвээр. Өөр зөндөө улсууд байна шүү дээ. Буян ширийн нэг сонин түүхэн юу юм гэхлээр Юан улсын хаан жоннгуудын дундаас анхудаага ислам шинжирсэн. Энэ хүн бол бас ийм сони юм байна. Доглон төмөр бол ер нь тэгээд ингээд нэг тийм том үүр өрчээ тэр үүрэндээ янз бүрийн хаан жоннгуудыг авчирч ингээд ижиж жагаад явуулдаг. Бүр сурцсан нөхөр штэ. Хоёулаа тогтом машин тухай түрүү ярьсан тэр нь тогтом маш гаднаас нь төмөр хөдлөг гэж нөхрөөс энэ чинь бас алдаа орд руу төмөр тижиж жагаад явуулж байгаа штэ. Тэгээд төмөр чинь бас зүгээр байхгүй. Одоо хойд Юаны ширээн дээр сууж магадгүй нэг юм буян шир гэдэг нэг нөхөр өрөөд тэрнийг одоо сайн одоо асар тоог л нэтэрийгээд тушаал өгөөд энэ Бишбаликийн захирагч нь бол одоо өстой байдгаараа тойлоод лалын исламын шашинд оруулаад ингээд юу гэж байгаа. Тэгээд тэр үед нөгөө хойд юунд нь дахиж хямрал үүсээд тэгээд эн чинь өрг төмөр хаан гээд өрг төмөр нь алтан уургийн биш юм шиг байна. Тэгээд тийм байдал үүсэнгүүт нь буян шир чинь одоо гээд өөрийгөө бүр Бишбалик байхдаа өөрийгөө Үлзий Төмөр хаан гэж ингээд зарлаад би хойд юуны хаан гэд. Тэнгүүд нөгөө Монголд бөө хямрал болж шít. Тэгэхээр зэрэг нөгөө тэр өрг төмрийгөө дэмжихгүй байгаа улсууд нь бүгд Үлзий Төмөрлөө ханарж байгаа байхгүй. Тэгээ маань энэ чинь дахиж орж ирээд юу болсон л да 1403 онд маань энэ чинь өрг төмрийг төлөхөж унгаагаад Үлзий Төмөр хаан нэртэйгээр одоо юу болсон байхгүй. Монголын одоо хаан болсон. Тэгээд энэ Үлзий Төмрийг тойрсон их олон сони юм болсон юм. Нэгдүгürt байна штэ. Аргатай тааш. Одоо зүүн Монголын аргатай тааш гэж байна штэ. Энэ асуудын аргатай тааш. Асууд гэдэг нь осижин нот. Хойлоосоо сайхан бантаа ирж байна. Тэр аргатай тааш бол ерөөсөө энэ өрг төмөр болохгүй юм байна. Тийм учраас ерөөсөө юу вэ? Энэ Үлзий Төмрийг дэмжиж хаан болгоё гэд дэмжиж явсан. Тэр үед Үлзий Төмөр рүү Мин улсаас Ван гэдэг тайган явуулж байгаа. Бас яг гэдэг штэ. Өрг төмрийн эсрэг Үлзий Төмрийг хөтлөх гэдэг штэ. Ингээд одоо энэ гинт ингээд тал талаас гинти олон дэмжлэгтэй болсон учраас Үлзий Төмөр чинь хаан суучж байгаа байхгүй. Энд ингээд болж байгаа үйл явдал 1403. Тэгээ 1405 онд Доглон төмөр чинь Мин улсыг дайлаар мөрдөж байгаа. Тэгээ чи ингээд боддоо
эн чин хойд юан минь улстайгаа байлдаад тэр болгон бас дийлдэхгүй байсан үү штэ. Чи тэгээд тоглоом дөмрийн цэрэг нэмэгдээд ороод ирсэн бол хэдүүлээ буцаагаад яддаг бүрэн эзэгнээд их юан улсыг буцаад сэргээгээд түүх бас өөрөөр эргэж мэдхэр л байсан юм байхгүй. Тэгээд чи азан дутахад нөгөө тоглоом дөмөрч явж байгаа замдаа отраард хатгаад тусаад өгч гисэн. Хэрвээ яг энэ түүх үргэлжилсэн бол хятад одоо исламын шинтэй болсон байх байлаа шүү дээ. Тийм. Исламын шинтэй болчих байсан. Тэгээд эн чинь бас дараа нь хятадаас дахиж хөөгдөх байсан байх л да зүгээр хизээ хөөгдөх юм ямар ч байсан гэсэн нэг 2-300 жилийн дараа хөөгдөх байсан байж магадгүй. Тэгээд энэ хүн бол зөвөр яг ерөнхий утгаараа маань хүн бол долон төмрийн тавиул хаан ширэнд Юаны хаан ширэнд сууж хойд Юаны хаан ширэнд сууж байгаа долон төмрийн тавиул. Зөвөр эзэн нас орцсон нөгөө янз бүрийн үйлдэл хийж амжихаас өмнө тэрнээс долон төмөр цэрэгтэйг Монголын нутг руу хүрээд ирсэн бол Үлзий төмөр хаан чинь тэр дороо сайхан Монгол агуу аймагуудыг дайчлаад долон төмрийн цэрэг дахиж 2 дахин үржээд Хятадын минь улсыг дайлаар мурдгал байсан баг. Ийм нэг сонин түүх бас бий. Би ягаад танаас асуулт асуухгүй гэхээр за манай мунд үзэгчд бол алидээ ойлгоцсон баха. Би бол ойлгож буян шир гэж нэг тэгснэ өрг төмөр, үлзий төмөр өрг төмөр чинь нийггүй юм уу, тустай юм уу? Биш өрг төмөр гэдэг хиний доглон төмөр тэжээсэн бяруу юм бэ энэ ч одоо. Тэр үе хаад ч бүгдээ ямар нэгэн төмөр байлаа шүү дээ. Нэг нь доглон төмөр, нэг нь өрг төмөр, нөгөөх нь үлзий төмөр тий. Төмөр гэдэг нэр их модонд байсан баг. Өрг төмөр гэдэг бол Монголын хаан ширээн дээр суусан алтан урган биш хаан. Биш хаан. За зарим нь энийг үгээ чи хашгаа, ойрд үгээ чи хашгаа байна гэж ярьдаг. Одоо яг хэн байсан бэ гэдэг нь бас тийм тодорхой биш. Үлзий төмөр гэдэг бол ягаар байхгүй элбэг нэг үсгч ааны хүү гүн төмрийн Бас дахиад гүн төмөр гарна. за тэгээд угаасаа бүгдээрээ төмөр штэ тэргээд тэгээд тэрний дүү За. уул буян шир гэдэг нэртэй хүн байж байгаа. Тэгээ хаан ширийн цонхтой өөрийгөө Үлзий төмөр хаан гэж нэрлээд хаан ширийн цонсон хүн л дээ. Тэгээд Үлзий төмөр чинь тэгээд 1400 хэдэн онд үл халагдсан. Тэр үед ер нь тэгэл ингээд нөгөө хойд Юаны нөгөө хаан сул учраас тэгэл нэг бол Зүүн Монголоос хорчингууд ч юм уу асуудууд ч юм уу цэргэлж орж ирэл алчдаг. Нэг бол Баруун Монголоос ойрдууд цэргэлж орж ирэл алчдаг. Нэг бол өмнө талаас төмдүүд хурж ирэл алчдаг. Ер нь тэгэл ингээл өөрийн тавиул хаан тавих тийм юмнууд л яваад байсан л да. Энд чинь ойрдууд Үлзий төмрийг алдаад тэгээд Дэлбэг гэдэг хаан авчираад тавьчихсан. Дэлбэг нь энийг хүчлээ. За тэгээд Дэлбэг хаан чинь дараа нь 1415 онд хорчны Адай тааш асуудын Аргатай тааш хоёрын зэрэгтэй байлдаж явж байгаад алагдсан. Ийм юм болсон. Төрөний доглон төмрийн тэжээсэн юу ч юм бэ те хаан ч Буян шир Үлзий төмөр. Үлзий төмөр те үлзий төмөр. Тэгэхээр энэ доглон төмрийн талаар ярьсан түүхтэр энэ тухайд дурдаагүй. Дурдаагүй зөвхөн нэг чивтэр энэ язгуурын Монгол нутгийн юмд ер нь оролцоог юм уу? Тий. Гэт тэгээд бигөө ягаад нөгөө Юаны өшөөг аван минь улс руу дайрна гэж байгаа замдаа нас орсон юм а гэд өнгөрцөн. Тэр дугаар дээр чинь чивтэр нөгөө нэг доглон төмөр түүний одоо өөрийнхөө хаан ширээний уламжлалыг бий болгох мөрөөдөл тэ нөгөө нэг Чингисийн удмын алтан ургийн гүнж хүүдээ авч өгөөл хүн насвараад гэд ингээд тэрийг ярьж явж байгаад энэ лүү бол нэх ороогүй. Тэгэхдээ яг мань хүн бол дотоод ирэхэд оролцох тийм цаг гараагүй байхгүй. Энд чинь 1403 онд энэ хүн чинь өөрийгөө Үлзий төмөр хаан гэж зарлаад хойд Юаны хаан ширэнд өрсөлдөж штэ. Тэгээд мань хүн чинь хаан болоод ерөөсө 2 жилийн дараа төмөрчин цэрэг аваад энэ хүний хүчтэй нийлээд Минг дайлна гэдэг хөдөлж байгаа байхгүй. Тэгээд Атрарын дэргээд одоо нас орцсон. Тэгээд төмрийг навсарангууд төмрийн улсын дотор хямрал үүсээд тэр тухай ярьсан шүү дээ нөгөө залгамжлах. Доглон төмөр шүү. Баахан төмөр бас бод. Тэгээд доглон төмрийг нас орохоор нөгөө төмрийн улсын дотор баахан хямрал үүсээд тэгээ юу хойд Юан мантай болоод тэгээ сүүлдээ төмрийн улсын задраад дууссан л да. Хойд Юан энэ үед одоо хойд Юан гэдэг маань одоогийн
Монголын нутгийг тэр яриад шүү дээ. За эн чинь бас тэгэл үргэлжлэл дампуурлууд нь яваал ингээл нэг янз бүрийн тоглоомын хаадуу тавигдсан хэвээрээ эн чинь юу ичж байгаа. За Дэлбэг хааныг 1415 онд Дэлбэг хаан хүчиж байгаа. Тэгэнгүүт нь ойрдууд одоо ингээд нөө хаан ширээ эзгүрчлээ штэ. Тэгэнгүүт ойрдаа гэдэг нэг хаан тавьчихж байгаа. За. За тэр нь хин бүүмэд ойрдаа гэдэг нэртэй тэрийг хариг бүхий удмын гэсэн тайлбар хэлээд байгаа. Одоо алтан ургийн гэсэн утгатай юм уу да. Тэгээд тэгвэл тэр нь хөрхий нэг тийм нутгийн тодорхой хэсгийг л хяналтандаа одоо ойрдуудын хяналтанд орго хэсэг дээр л хаан болж байгаа болохоос биш энэ Адай тайш, Аргатай тайш хоёр бол хоёулаа энэ хүний чи хөлөн шөрөхгүй байгаа тоххой. Одоо чи бол хаан биш энэ төр гэдэг. Тэгээ ингээд жоохон бодлонтой болж эхэлж штэ. Ийм үед нь Эсэн тугаан гэдэг нөхөр үсрээ гараад ирж байгаа. Эсэн тугаан жанан гэж. Энэ Мин улсын дайны үеэр олзлогдсон хүн юм шиг байгаа. Тэгээ Алтан ургийн жонон гэд тэмдэглэгдсэн байна. Яг хэний хүү юм бэ гэдг нь бас нэг тийм тодорхойгүй. Зарим нь нөгөө Үлзий Төмөр хааны хүү гэж бичсэн байгаа. Зарим нь бол Дэлбэг хааны хүү гэж бичсэн байгаа. За яг энэ бас нэг ойлгомжгүй юм. Тэгээд одоо энэ бол одоо ягаар вах хаад нэ тавил. Одоо яг цэвэр классик утгаар бэлтгэгдсэн юм байна. Бэлтгэгдсэн. Одоо Майдар Балыч бол бас хэлэхэд хэцүү шүү дээ. Өөрөөр хэлбэл чинь 8 настай олзлогдоод нэг 10 хэд настай үлээ Монголын нутагт буцаж ирж байгаа хүн. Энэ бол одоо олзлогдоод олон жил болоод одоо стожинкэн бүрэн хэмжээгээ тархиа угаалгаад өөрийгөө тэгж үзээд явсан нөхөр байгаа. Тэгээд энэ чинь 1423 онд Хятадууд гэгвэнтхэн одоо хойд нутгийн татарын хаан гэдэг өргөмжилж байгаа. Тэгээ өргөмжлөд Эсэн тугаан жонд одоо тэгээд тэр үед чинь Мин улсын цэрэгт биш үү? Бид нар дандаа Хятад цэрэг гэж бодоод байдаг. Мин улсын цэрэгт хүчин зүтгэжсэн Монгол удмын жанжид бас их олон байсан. Энийг бас хэлэх хэрэгтэй. Яг гэвэл тэр өнгөө Монголд нь бөө бодлын болж байгаа юм чи. Тэгээд эндээс одоо болохоо ажил одоо асуудал нь болохоо байгаад альсгүй буруу фракцийг дэмжиж буруутсан ч гэдэг юм уу. Тийм нөтөд чинь урагшаага зогтсон шүү дээ. Тэгээд энд нь бас Салималингийн сайн хөтгөл байсан баг л да. Тэгээд тийм одоо нөхдүүдийн цэргийг өгөөд тэгээ Монголын нутгаар түлхээд оролцсон байна. Тэгээ эн чинь өөрийгөө за би одоо нөгөө Эсэн тугаан жон байна Монголын хаан ширийн цуггаа явж гин гэд ингээ яваад эхэлсэн. За тэгээд эрэнгүүт нь нөгөө Аргатай гэдэг асуудын Аргатай тааш гэд яриадсэн шүү дээ. Тэр чинь шин чинь ямар нэгэн ингээс хаан ширийн дөрвөмжлөхгүй бол одоо нэг юм хөлих гарууд гарч ирж хаан гэдэг асуудал болох нэгэнгүүтээ сандраад нөгөө хорчны Адай тааш гэж хаан ширийн дөрвөмжилсэн. Тэгээ Адай хаан гэдэг. Энэ бол болохгүй. Яг гэвэл хорчны ноёдууд бол бүгд хавт хасрын удам. Тэгэхээр одоо хасрын удмынхан хаан ширэнд суудаг болчих юм бол нөгөө Алтан ургийн баахан өрсөлдөгч нар байгаа шүү дээ. Тэрний хажуугаар хасрын удам гэд бас нэг баахан өрсөлдөгч нар гараад ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд яг ер нь бол бодтойгоор Монголын нутгийг хянжсэн нь бол Адай хаан. Яг гэвэл эн чинь хорчны цэргийн хүч байна. Асуудын цэргийн хүч байна. Энэ Эсэн тугааныг дагаж явсан цэргүүд бол нэг их тийм байлдах одоо эрмэлзэлгүй нөхдүүд явж байгаа ш. Нэгдүгээр тэд нар чи угаасаа уруугч нар. Хятадын албанд очсон уруугч нар. Хоёрдугаар одоо тэр Эсэн тугаан хаан болох ч юм уу юу ч болох юм те. Ингээд нэлээд хэсэг одоо нөгөө Эсэн тугаан Монголын нутгаар жавлнаа хаашаа яваад бараг 2 жил явсан байгаа шүү. Тэгээ ер нь нэгдүгээрт маань хүнийг дэмжих амтан олдоогүй. Уу амтан ч явахад ноён уучлаарай. Ноён олдоогүй. Тэгээ сүүлдээ маань хүн чинь ерөөсө бүтэхгүй болоод тэр Хятадуудын өргөмжилсэн хаан гэдэг цолыг хинж тоодгүй. Цэрэгт нь хүн нэмж ордгүй. Хоол хүнс маань хүнд зардгүй. Унаа унлага нийлүүлдэггүй. Яг гэвэл нөгөө монголчуудад бол энэ Хятадаас зарлагдсан хаан гэхэр чинь яг штэ тий. Би нэг яаж дэмждэг ингээд. Тэгэд сүүлдээ нөгөөдөг чинь нөгөө Адай хааны цэрэгч шахагдаад нэг сүртэйч байлдан болов. Шахагдаад тэгээд буцаагаад Минлөө зүгтж гарсан. Тэгээ Минлөө зүгтж гараад одоо тэгээд ягт нь Хятадууд бол одоо Хятадын төрд өмнө жидгээ харуулсан гэж маш өндөрөөр өнгөлээд тэгээ маань хүнд ч одоо
Чүн Юн Ван гэдэг цол өгсөн баг. За. Вангийн хэрэгэм өгсөн байж тээ. Тэгээд Цин Жун гэдэг хятад нэр өгсөн байдаг. Тэгээ энэ ингээд хятад болоод тэгээ хятадтай уусаад алга болж байгаа байхгүй. Яг наач нэг тийм 50 болж базаагаад байгаа юм хүүхээ хаалгал шүү дээ. 50 гэж оролцсон юм байна те. Гэхдээ эн чинь хөөе хаан ширээч эзэнгүй байгаа шүү дээ. Яг энэ үед. Тийм учраас сандраад Адаг хаан болгоо зарлчиж штэ. Орчны хавт хасрын удмыг. Тэгэхгүй бол энэ 9 тугаан орж ирээд би одоо ингээ хаан ширээнд суун гэд хэрвээ эднэр ийм яралтай арга хэмжээ авч Адаг хаанаар тавиад ингэж хөдлөөгүй бол айгүй бол тэгэд хаангүй юм чинь ганц хаан байж болох нь 9 тугаан болчих юм бол нөгөө монголчууд чинь 9 тугаан луга одоо дэмжлэг нь яваад өгүүлдэг энэ яг хятадын тавил хаан гарч ирэх. Одоо ийм болцоо байсан байхгүй зүгээр үнэхээр энэ тэр түүхэн дээр бичсэн зүйлийг нь хараад байхад бол аргагүй хятадын тавил гэхээр манайхан ер нь алтан ургагч байсан дэмжихгүй ийм болж байгаа. Тэгээд за яг үндэ хэлэхэд хятадын тавил энэ одоо алтан ургах мөн ч юм уу биш ч юм уу хэний хүүхдэн ч тодорхойгүй шүү дээ. Хятадууд л одоо ингээл амар том цол хайрлал ингээл тэгээ одоо бас арайч хятад зэрэг дагуулаа явуулчих болохгүй тэгээд өөрийнхөө албанд байсан Монгол зэргийг өгөөд явуулчих байгаа юм болж байгаа. Энэ та сая шууд хөннөө төрөг гэж явж ирсэн нь шууд 13 4 зонлоо шууд үсрээд орчдөг. Эн чинь дунд нь нөгөө сүмб тий 1300 1400 гэж байгаа санаа. Сүмб хятан уугар хамаг Монголд тийм юунууд байгаагүй гэсэн. Тавиулууд байхгүй. Түүхгээ гэдэг нэг үү та одоо. Үгүй хоёлаа одоо ингээд бүр юунаас нь өнөө Шамби гэдэг ингээ ярих юм бол үүчнөө 40 50 хаанууд гарна. Тэгээд тэрийг бүгдийг ярина гэвэл нэг цаг хүрэхгүй. Би зүгээр энийг ягаад түүж яриад байгаа гэхээр би чамд нөгөө Роман Бочкаев гэж Эрдэмтний төр булаагч ба хуурамч хаад гэсэн ном байна. Тэн дээр одоо жишээлбэл энийг хурамч гэсэн байна. Энийг одоо гадны тавиул гэсэн байна. Тэг яг муу юм уу биш юм уу гэдгийг ярьж штэ. Одоо шил 9 дугаан бол би чамд мөн энэ бол яг мөн байна. Хятадууд санхүүжүүлсэн байна. Хятадууд одоо бэлтгэсэн өгсөн байна. Цэргийн өгсөн байна. Тэгээд энэ хүн амжилт төрөөгүй байна. Гэтэл одоо түрүүчийн ярьж байгаа хөлзөйт төмөр гэдэг бол гадны тавиул мөн үгүй бас мөн гэж хэлж болно. Ягаад гэвэл энэ чи ялчгүй доолн төмрийн дэмжлэгтэйгээр тэндээ байсан хүн байна. Тэгвэл энэ хүн чинь яг тийм тавиулын үргээ бол гүйцэтгэх амжаагүй эзэн нас урчлаа шүү дээ. Эзэн амьд байсан бол энэ хоёр нийлээд хятадыг бүжигнуулсан болдог гэдэг. Бүжигнуулах байсан юм аа л гэж яриад байна шүү дээ. Тэр утгаараа бас Хүслэн утгат хаан байна. Хүслэн утгат хаан чинь бүр цагаатын нутг руу зогтож очсон байжгаад тэгээд тэндээс бүр цагаатын цэргийг аваад Юаны нутагт орж ирээд хаан болчихж байгаа юм шүү дээ. Хизээний үед л яасан. Хүслэн утгат хаан гэдэг чинь 5 төмрийн өмнө шүү дээ. Энэ түүхүүдээс өмнө. Энэ түүхүүдээс өмнө. Тэгээд яг би тэрийг ягаад жишээ болгож ярихгүй юм гэхээр цагаатай гэхээр бас Монгол удмын улс болчиход байна шүү дээ. Чи саяхан нэг олдсон олдвороос дундад Монгол улс гэж нэрлэгдэжсэн мэдэгдээд байгаа шүү дээ. Цагаат улсыг. Тий, нэрэл энэ Монголын улсууд яг дунд нь байгаа улс уус дээ. Тий. Тэгэхээр манайхан зарим нь дундад улс гэхээр энэ чи хятад гэж ойлгоод дундад Монгол улс гэж бас байсан. Тэгээд дундад Монгол улсын цэрэг ирээд явхаар одоо чи юу гэдэг юм Монгол доторх асуудал болох гэдэг энэ монголчуудын хоорондох асуудал болох гэдэг. Тий. Тэгэхдээ Бочкаевго зарим нь бол хэлмэгдүүлсэн байна гэж би хэлэх гээд байгаа. За. Одоо шил Махаг Үргэс хааны болов мэдгүй. Энэ бол тавиул гэж бичсэн байна. За энэ хизээний хаан болчихвол Махаг Үргэс хаан гэдэг чинь 1450-ад оны үеийн. За. Гэхдээ өөрхөн энэ Махаг Үргэс чинь энэ витэрийн тавиул гэж хаашаа юм багт энэ чинь 7 настай хаан суусан байхгүй. Махаг Үргэс чинь. Чи тэгээд 7 настай амьтаа хэний тавиул байх вэ те? Тэр ээжийн тавиул байсан байж магадгүй. Наа чи хаанхын тавиул гинэ? Хятадын тавиул гэж одоо Бочкаевго тооцож байгаа юм. Тэгээд нэр мэр нь одоо ямар очтой юу? Энд чи яг юу штэ Маркус гэсэн нэрлэг гоостэй. Энэ юутай одоо загалмаатны шашинтай хүн байх. Эн чин 9 тааш нөгөө өөрийгөө хаанаар зарлж бужигнуулж хагаад алагдсан штэ. Тэгээ 9 тааш алагдсны дараа тэрний хатан баг хатан самар таях уу гэж. Энэ хатан бол харчны болоо тааш төмдийн доглон тааш хоёрын тусламжтайгаар 7 настай хүүгээ хойд юуны хаан гэж зарлуулж
тавьсан байхгүй. Ийм юутай тэгээд яг хаа Михай Жоржиус гэсэн нэр байна гэж. Михай Жорж. Ер нь бол Маха гүргэс гэдэг нь. христэн шний загалмай шин. Михай Жоржиус гэж байгаа. Михай гэдэг нэр байдаг шүү дээ энэ загалмайтны шин. Тэгээд Жоржиус бол ойлгомжтой Жорж. Тэ? Тэгэд эн чинь 1456 онд билүү энэ хааныг чинь үхэг тэргэнд хийж авч яваад яг Батмунхтай яан шиг ээж нь. Тэгээд эн чинь тоглон тайш цэрэг аваад тэгээд ойрдыг дараад тэгээд одоо энийг хаан ширэнд суулгасан учраас мань хүний чинь Маха гүргэс үхэгт хаан гэж манай түүхэнд алдарсан. Зүгээр яг үндэ хэлэхэд бол энэ үед тэр өөргөө 7 настай хаанчтай юу бач мэдхэвдээ те яг Монголын хэргийг бол энэ төвмдийн тоглон тайш харчны болоо тайш хоёр үний хэрэг дээр мэдчихсэн шиг байна. Тэгээ энэ хоёрын ингээ явуулж исэн янз бүрийн бодлого мэн улстай хийж исэн дипломат тоглолтууд энтрийн Бочкаягуу хараад энэ одоо ингээд мингийн 50 хаан байна гэдэг. Ингэсэн маа би бол тэгж бодохгүй байна. 7 настай хүүхэд юу авах вэ? Тэр чинь болоо тайш тоглон тайш хоёр чинь бас нэг өөрснөө тоглолт хийгээд байгаа шүү дээ. Ишээ хоорондоо муу болоогүй. Whereas Subides theater of the military operation started from the Yellow Sea and ended by the Mediterranean. So I don't know any other general in the history who operated in such a vast military operation theater and in so many different conditions. We've talked about free trade zone, diplomatic immunity, economic and taxation benefits to the members of the empire. How about religious freedom? Өөрхий энэ үтэрийн тавил гэж байна. Тэгээ Бочкаягуу чинь тэгсэн байгаа маа. Мин улсын энэ хүнд чинь Шаванзи гэдэг цол өгсөн байна. Өө Балчир хаан гэдэг цол өгсөн байна гэдэг. Тэгээ цол өгсөн ми чинь тэгээд нөө хэдтийн юуны системд орцсон энэ бол яг мингийн одоо тавил байна гэж. Би бол тэгж бодохгүй. Шаванзи буюу Балчир хаан гэдэг цолыг чинь Батмунхтай хаан ч өгч ирсэн. Тийм баг. Тий, хоёулаа мань тухай хатны дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Даян хаан гэдэг чинь Дай Юан хаан. Одоо мань тухай хатан бол Батмунхыг хаан ширийн суулгангуудаа амар амбиц зарлж штэ. Ер нь бол тий. Одоо бүүмэд Америкийн хаан гэж зарлчихж байгаа байхгүй. Америк твийн хаан. Америк твийн хаан гэж зарлчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө Канада Америк ойчин дургуйсан. Энэ одоо юу юм? Шаванзи гэд нэр өгчих гэд Балчир хаан гэдэг. Өөрхий хаан ширээд сухтаж бас үнээр Балчир 7 настай байсан чи. Тэгэхээр Шаванзи гэдэг хоч ч юм уу тэр бол нэг тийм манай Монголын түүхэнд анх удаагаач болж байгаа гэдэг биш. Энэ Маха гүргэс хаанд бол зөвхөн л доромж маягаар өгсөн юм байна гэж би хараад байна. Тэрийг тэгээд Бочкаягуу бол энэ хятадын цол авцсан баа. Энэ одоо ялчгүй ингээд хятадын тавил штэ. Тэргээд ингээд ятсан байгаа юм л да. Даян хаан энэ гэдэг ялгаахгүй Трамп ч гэсэн Трамп ер нь тухайн Трамп юм шүү дээ тий. Америкийн хаан. Гэхдээ тухайн үеийн Трамп нь мань тухайт байхгүй. Тий. Тэгээ Мексикийн булан гэж нэрлэхгүй Америкийн булан гэж нэрлэнэ гэдэг шиг эн чинь Даян хаан гэдэг цолог нэг. За тэр нэг сэдвс жоох хазаахад тэр доглон төмөр ба үлций төмөр гэдэгтэй холбоотой ингээд дараагийн нэг юм нэвтрүүлгийн санаа төрлөө. Монголын гээгдсэн түүх подкастаар яриаггүй гээгдсэн түүхийн талаар гээгдсэн түүх гэдэг тий. Тэгэхгүй бол одоо жоохон сэдвүүд орхитой. Дээр нь доглон төмрийн үед тухайлбал яг үнэхээр хойд юунд хяналтаа тогтоох сонирхол үнэхээр байсан уу? Тийм бол улс төрийн сонирхол эсвэл нөгөө монголчуудын таны хилээд байдаг эдийн засгийн бас тодорхой эрх шиг байсан уу? Энэ тал дээр та юу гэж таамаглаж? Хойд юунд одоо хяналтаа тогтоох гэж доглон төмрийн юу хэлж байна вэ? Доглон төмрийн сонирхлыг хэлж байна. Доглон төмөр бол ер нь юу штэ мань хүн чинь амьд байхдаа бол Чингис хааны хийсэн баг бүх балетын дугууллыг одоо давтцсан хүн байхгүй.
За яг Алтан ордонд бол нөгөө Тогтмож хаан ч нөө хаан тавьчихсны дараа солиороод Долон төмөртөө өөр хоёр ч удаа байлдаж давхиж ирсэн шүү дээ. Хоёуланд нь буцхуулаа. Тэгэд мань юм чинь одоо дээштэй Кипчак тэгээд Алтан орд цагаан орд морд тэр чигт нийцлээд мань юм ч баг Москва руу өгч ирсэн шүү дээ. Долон төмөр хаан чинь. Яг Оросыг бол тэгээд нэг их ягаагүй. Тэгээ мань хүн чинь дараа нь Туркийн одоо Баязид Magnificent гэдэг ч одоо юу юм бэ? Гайхамшигт Баязид. Аянгат Баязид гэдэг одоо их мундаг алдартай султан байсан. Тэр чинь буцхоод түр Османы туркууд чинь тэр чигт нь буцхаж хаяад. Тэгээд Европынхан амар цочж байгаа байхгүй. Нөгөө Баязидаас айж исэн хүмүүс шүү дээ Европынхан. Туркууч бүр тэр үед Вений хаан хүртэл довтолж мовтлоод Европынхан бол өстой сандарч исэн байхгүй. Дэрийн зүгээрстэй Долон төмөр гэднээр орж бүгд хятаж хаяад дараа нь мань хүн чинь энтхэг рүү дайрж ороод энтхгийг эзлээд мань хүн ганцхан юм дутуу байсан байхгүй хятад. Гэтэг тэгээ мань хүн чинь бас нэг ярьж хэлжсэн юмнуудын тэр үеийн судруудад бичгтээ Мин улсыг одоо довтолж одоо ингэж Монголын эсрэг бослог гаргасны хариг хонзон гавна энэ гэж. Тэгээ ичнийх тийм хонзон монзондооч биш. Мин улсыг эзэлчүүл одоо яг их Монгол улс буцаж сэргэх гэдэг шүү дээ. Тийм учраас Долон төмрийн амбиц бол тэр байсан. Хойд юаны нутаг бол нэг сонирн биш. Хойд юаны нутаг бол одоо нэмэлт цэргийн их үүсвэр гэсэн утгаараа илүү сонирн байсан болохоос биш. Юу тэгээд данч нас нь хөрөг үлдээ. Тэгээд өгцөө. Үлзий төмөр хаантай холбоотой дахиад нэг асуулт байна. Энд чинь баг тэгээд Долон төмрийн бэлтгэсэн ислам шин. Дараа нь Махаг үргэл хаан хүртэл юу загалмайтны шин гэхэр чинь баг хаадын үед бид нэр хэрэв бурхны шин залааг бол урдлаас Күнзийн соёл иргэншил орж ирэх чинь. За тэгээд исламынх орж ирэх чинь. Тэгээд энэ Махаг үргэсээр дамжуулаад загалмайтны шин орж ирэх. Тэр иргэншлийн харьяалд орох тийм айгүй том боломжууд байсан гэж хэлж болох юм. Тэгээ ер нь бол биш үү нэг исламын шашин Буддийн шашин хоёрын хийлийн нэг Алтай нар руу хавар тогтоод байгаа шүү дээ. Алтай нарунаас баруун тишээ байгаа монголчууд нь исламын шашинд ороод тэгээ одоо Шинжаанд байгаа Монголстаны нутагт байгаа цагаатай удмынхан бүгд исламын шашинд ороод Алтай орд исламын шашинд ороод гэдэг ингээд жоохон нөгөө тал руугаа яваад ирэхээр Буддийн шашны нөлөө. Гэхдээ яг энэ үед бол Буддийн шашин тийм хүчтэй нөлөөтэй байгаагүй. Монголын нутагт ороод ирсэн байсан үйл ирсэн байсан. Яг цаг дээрээ тулах юм бол Хувлаа хаанаас эхлээд нэвтэрч эхэлсэн Буддийн шашин. Зүгээр нийтийг хамарсан шашин болж хараахан амжаагүй байсан. Зүгээр Махаг үргэс хааны хувьд бол тийм сонирхолтой тохиолдол шашны харьяалаар. Тийм байна. Хаанаас ч юм яг бүр одоо 13 дугаар 100 эзэнт гүрний үед бол одоо тэр нэг 8-ны удам, Хэрээдийн удам гэдэг тэд нар бол одоо ингээд загалмайтны шашинтай хүмүүс одоо тэгэхэд ээжээр нь дамжаад ч юм уу очих байх боломжтой л доо. Гэтэл энд одоо хизээ ч юм ягаад ч юм ингээд юуны Христосын шашинтай хаан гараад ирж байгаа. Тэр нэг Махаг үргэс гэдэг нэртэй ийм нэг сонин тохиолдол байна. Энэ үед бол Христосын шашин Монголын нутагт ер нь устдаж алга болсон шахуу байсан л да. Ингээд орчин үеийн түүх рүү наашаад яг хугацаа дуусч байна л да. Энээс хойш бас тавилуудыг таар сайхан нэрлэх үү? Баабыг нэрлэх үү одоо? Гэхдээ баабыг одоо тэгээд тэр чинь дахиад нөгөө аль нь тавил биш вэ гэл ингээл явна шүү дээ. Одоо бүүмэд ардын хувьсгалыг хийсэн хүмүүс бол одоо ихэнх үеийн удирдагчид нь бол явж тавил биш. Эсрэг тэмцэж хагаад одоо нөгөө нэг одоо юу гэх юм нөлөөндөө оруулсан байгаа улсынхаа эсрэг тэмцэж байгаа амиа алдсан улсууч тэ бодоогооч авч үзсэн бай, данзангаач авч үзсэн бай. Тэгээд цаашаага ингээ явхад бол тэгээд дараа нь аажмаар одоо ялч байхгүй нөгөө улсын нөлөө нь улам хүчтэй болоод байгаа юм чинь тэгээд одоо тэр үед гарч ирсэн удирдагч болгоно л одоо тавил тооцогдсон шүү дээ. Улс нь хараад юм чи. Тийм ээ. 8 дугаар үед одоо бүр илэрхий монгол хүн биш. Тэгтээ эн чинь Монголын тусаар тогтнол төлөө тэмцсэн. Тэр бол тавил биш байх юм. 8 дугаар богдвгөө одоо тэгээд улс нь хаанд орсон хараат байхад бол тэгээд бас юм ярил ярина шүү дээ. Чи одоо ChatGPT гэсэн ураа. За. Тавил хаад нэрлэтэх гэдэг. 8 дугаар гэдэг нэрлэн. Гүт та орсон юу?
би нөгөө нэг эний чинь алийн тавиул гэх ингээд нэг баахан толгой эргэлээ гэсэн шүү дээ. Тэр үедээ бүр сүүлдээ аргаа барагдаад энэ чат GPT юу гэж хэлдэм бол гэд асуусан чинь өөс надаа баахан тавиул хаана нэрлж. Яг одоо тэгээд дэлхийн түүхэн ч гэсэн одоо тавиул одоо яаж үзмээр юм дээ. Оросын бүх хатууд герман цустай шүү дээ. Ер нь бол дандаа ээжүүд нь герман Хурч байх уу зүгээр Монгол цустай ч хүмүүс байгаа хат надад тэрнээс хойш яг ховор юу 14 5 дугаар зууны үед бол Монгол цустай хаадууд байсан л да. Одоо Годунов гэдэг чи одоо Годон гэдэг татар нэрийн юутай гаралтай гэдээ хоёулаа ярьж ирсэн. Тэгэл тэрнээс чи хойш ингээл бүх одоо гүнжүүд нь юу хатангууд нь дандаа герман штэ. Тэгээд Германы тавиул гэж үзэх үү. Яг тэр нь герман гүнж авах нь аргагүй штэ. Яг л чи хаан болчихлоор хаан хүүчин чи гүнжтэй суух хэрэгтэй штэ. Зөвхөн гудамжны хүүхэнтэй сууж болохгүй тийм үү? Вангийн охинтой сууж болохгүй. Заавал гүнжтэй суух хэрэгтэй. Тэгээ чамд одоо чиний өсснээр Английн гүнж олдооч уу, Францын гүнж олдооч уу тэр чинь өөрхий цөөхөн байгаа. Хоёрдугаар тэр Францын гүнж Английн гүнжтэй чинь суух гээд өөр олон хүүнүүд өрсөлдөж байгаа. Тэгэхээр тэр нөгөө германч айгүй олон тархаа бутархаа их олон жижигхэн хант улсууд, вант улсууд, гүнт улсууд байсан учраас тэрнээс харж байгаа л тэгэл за Гогенцоллерны удмын юу ягээд нөгөөдг нь өргөн амтан Баян зүгс зүргийн талтай тэнцэх одоо нутаг дээр өөрхий хаан байгаа юм штэ. Тэгтээ охин нь гүнж юм чи. Тэгэл аваа суугаад ингээд нөгөө герман удмын айгүй яасан баг. Тэгтээ яг тавиул гэж нэрлэмээр хаан би одоо Екатерин хааны хүү Павел байна. за Павел ч нь одоо бол ээжийнх нь үед Оросын цэрэг бүр юу штэ Прусын Фридрихийг өстө бут цохоод Берлинийг эзлээд тэр хүн бүр яг жинхэнэ утгаараа дуусч исэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө хатан хаанаас ороод орноос нь Павел гээд хүн Фридрихийг өстө чин зүрхнээс дахин шүтдэг гар хаан ширээн суунгуудаа бүх дайнаа зогсоогоод Фридрих бүх нутгийг буцааж өгөөд тэр ч одоо яг тавиул шиг ажилласан баг. Тим хаадууд бас байна. Ер нь бол дэлхийн 1-р дайн эхэлж байхад одоо Николай хааны хатан Анна Фёдоровна гэж нь бол бүр Орос даяараа одоо Германы тагнуул хааны ордон дотор ингээд шууд Германы Жанжиштав руу холбоо өрдөг ийм станц байсан гэдэг. Нөгөө бүр зөндөө их юм би. Дэлхийн түүхээр бол хоёлаа дахиад нэг цаг ярина. тийм байна. Юу та энэ сүүлийн үед их технологи сүүлийн нэг жил их сайн технологи. Одоо хиймэл оюух ашиглаад та ч одоо гаргалгаагаа өөрөө ч гаргахаа болж байгаа юм байна. Гэхдээ технологийн дэвшлэр эднэрээр нь юу гэж хэлэх нь тэрийг нэг шалгаж үзэх хэрэгтэй байхгүй. Хиймэл оюухан гэдэг чи одоо яг одоо хэлний модель шүү дээ. Language модель. Одоохондоо тэр нэг амар хиймэл оюухалсаад байгаад чим гайгүй. Тэр гарц гаргалгаас хөөрхөн хилж өгöd байгаа юм. Хөөрхөн хэлж өгдөг. Гэхдээ айгүй нэгтлж үзэхгүй бол Үзэгчтэй бас та бүхэн отгон баяр сайдээс нэгэ дээр бас нэгтлж үзээр давтаж магадгүй шүү. Тэр нь хотлоо бас наанштэй. Тэгээ яа нөө. Тий чинь яг л тэр чинь интернетээр байгаа их сурвалжуудыг татчаавал ингээд яаж интернетээс шилжиж байгаа шүү. үнэн ч юм уу худлаа ч юм уу тий тэр ч бас зөндөөл юм байна. Өнөөдөр нэвтрүүлгийг нэг хугацаа дуусчин та нөгөө ер нь гээгдсэн ба таны төвшүүлж байгаа гол концепцийг дахиад үзэж товчхон хоёр үгээр илэрхийлбэл. Ер нь бол гадаадын тавиул гэдэг сэдв болвол юу яхад гарч ирдэг юм бэ наа. Одоо улс орон хямраад хүч чадалгүй болоод одоо муужраад ирэхээр энэ гадаадын тавиул гэдэг сэдв л гарч ирд юм байна гэж л би гол нь хэлэх гээд байгаа. Сая чи тэрийг ярьсан энэ одоо юм бол тэр чигтээ дандаа хямрал гэв. Эцсийн төрний үед ерөөсөө бүчтэй байх үед нь тийм яригдахгүй байгаа үстэй. Тэгээд дараа нь сулраад ирэхээр л одоо энэ бүх асуудал чи ярьж байгаа байхгүй. Тийм учраас тэгээд бас ч ойлгомжтой юм да. Гаднаас тэр улсын дотоод хэрэгт оролцсон гэвэл тэр улсын сул үжиж л гаднаас оролцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гадны тавиул гэдэг сэдв бол дандаа бид нэр сул дорой байх үед л гарч ирж байгаа сэдв юм л та. Тэгээд гээгцэн түүх нь бахан төмрүүдийн тухайд л олчих шиг боллоо тийм. Яг нөгөө Бочкаевгоо нэг бахан төмөр бичээд тэгээ би тэрийн дагаад юу яачлаа. Төмөрччлөө л та. Тийм тэрний чинь өмнө нь бол өмнөх үеийн түүхийг авал баахан бухууд ярина те. Ижил бух ямар бух ч гэдгийг гэдэг ч юм уу. Тэгээд энэ бас нэр чинь юутай. Гэхдээ ер нь Юаны үед бол төмөр гэдэг нэр их түгээмэл байсан. Тийм байна.
Өөрснийхөө хүүхдүүдэд төмөр гэж нэр өгөхөөс гадна солонгосын хаан хүнүүдийг авчирч хагаад нөгөөдөлд чинь одоо даш төмөр, болд төмөр гэдэг дандаа төмөр нэр өгөө явуулаад. Зүүнээс аваад доглон төмөрийн эзэнт улс чинь ингэ төмөрийн эзэнт улс байсан юм шүү дээ. Тэгж Төмөр нэртийн эзэнт улс байсан юм шиг. За. Өнөөдөр нэвтрүүлгийг өвгөр өндөрлөө үзэгч та бүхэнд бас сонирхолтойсэн байхаа гэж найдаж байна. Баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm